Монголчуудын дунд эмийн зохисгүй хэрэглээ түгээмэлэдэг, мөн олон эмийг хооронд нь зохицох, эсвэл харшлах эсхээс нь үл хамааран уудаг байна. Тэгвэл улсын 1-р төв эмнэлэг эмийн зохицлыг шинжлэх аппарат нэвтрүүлсэн байна. За ингэснээр эмч өвчтөнд тохирсон эмийг бичиж өгөх, эмчилгээний үр дүн сайжрах зэрэг олон талын ач холбогдолтой юм а. Жишээ нь 5 эм бичиж өглөө гэхэд энэ 5 эмийг нэг доор уухад танд ямарваа нэгэн гаж нөлөө нэгдүгürt үзүүлэх вэ. Хоёрдугаарт энэ 5 эмний бие биенийгээ дарангуулахгүй юу, энэ үйлчилгээ нь хэр үр дүнтэй вэ гэдгийг энэ машин маань өөрөө автоматар зохицуулж өгдөг гэсэн. Нэг өөрөөр хэлбэл энэ 5 эм танд зогцсноо, нэг бол 3 зогцсон, 2 нь зогцохгүй гэдэг мэдээллийг энэ машин маань автоматар up-to-date програмыг ашиглаад энэ үйлдэлийг хийдгээрээ бол давуу чанартай. Цаашид эмийн зохицлыг шинжлэх аппаратыг улсын хэмжээнд нэвтрүүлэхээр зорж байна. Эхний ээлжинд улсын 1-р төв эмнэлгийн хэвтэн эмчлүүлэх зарим тасагт нэвтрүүлж эхэлжээ. Улсын 1-р төв эмнэлгийн амбулаториор өдөрт 1000 гаруй хүн үйлчлүүлдэг. Энэ ачаал нь алдаа гарах эрсдлийг нэмэгдүүлж байгаа учраас аппаратад хөгжүүлэлт хийж 12 дугаар сард нийтийн хүртэл болохоор төлөвлөжээ. Эмийн зохистой хэрэглээ гэдэг нь эмнэл зүйн шаардлагад нийцсэн эмийг тохирсон тунгаар тодорхой хугацаанд уухыг хэлдэг. Эмийг зохисгүй хэрэглэснээр гаж нөлөө үүсэх, өвчин архагших, санхүүгийн эрсдэл үүсэх, цаашлаад амиа алдах эрсдэлтэй байдаг байна. За ийм бол мэдээж химийн бодис. Химийн бодис гэхлээр нэгнтэйгээ харилцан үйлчлэл нь химийн урвалд орно. За эмийн харилцан үйлчлэлийг бие биенийхээ үйлчлэлийг дэмжих, бие биенийхээ үйлчлэлийг сармжуулах гэх мэтчлэнгээр бас ангилдаг. Им ер нь харилцан үйлчлэлдэг. Тэрийг бас зэрэглэлээр нь бага зэргийн харилцан үйлчлэл одоо бүр ингээд хамт хэрэгжилж болохгүй ноцтой харилцан үйлчлэлийг үүсгэн гэх зэрэгээр ялгадаг. Тэгвэл эмийн харилцан үйлчлэлийг дараах байдлаар шалгах боломжтой юм а. За ингээд drugs.com гэсэн вебсайт руу орохоор drug interaction checker буюу эмийн харилцан үйлчлэлийг шалгах гэсэн зэс байгаа. За энэ зэсэн дээр хамт уух эмийнхаа нэрийг оруулаад үзье. За жишээлбэл бүгдээрээ парацетамол гэсэн эмээр жишээ авъя. Одоо энэ эмтэй хамт уух гэж байгаа эмнийхаа нэрийг оруулж шалгая. За жишээ нь амоксициллин буюу антибиотик дээр жишээ авч үзье. Энэ хоёр эмийг авсруулан хэрэглэхэд харилцан үйлчлэлгүй буюу зүгээр гэж гарч байна. Түүнчлэн эмийн харилцан үйлчлэлээс гадна эм хүнсний бүтээгдэхүүнд ч харилцан үйлчлэл байдаг. Тухайлбал зарим эмийг уух үедээ архи согтууруулах хундаа хэрэглэхгүй байх хэрэгтэйг ч мэргэжилтнүүд онцолж байлаа.